Ардчилсан намаас Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигчдийн Архангай аймагт сонгуулийн сурталчилгааны нээлттэй хэлээ. Архангай аймгийн хувьд 95 мянган гаруй хүн амтай манай улсын томоохон тулгуур аймагуудын нэг юм а. Тиймээс ардчилсан намаас тус аймагт чиглэсэн мөрийн хөтөлбөр бодлого төлөвлөгөөгөө танилцуулж иргэдийн санал сэтгэлдлийг сонслоо. Гамбат гişүн бид энэ Монголын төрийн улс төрийн амьдралд ингээд олон жил зүтгэж байгаа. Тий. Одоо ч гэсэн жишээлбэл сая бүлгийн дарга байхад нь улсын төсөв, эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого дээр хамтарч ингэж ажилладаг. Тэгээ манай нөхөр бол жинхэнэ Монгол ирхэн байгаа. Тэгээд энгийн туршлагатай цэвэр гэдэг маш чухал ийм зүйл байна. Амьдрал маш сайн мэднэ. Хөдөөний амьдралыг мэднэ, нийгмийн амьдралыг мэднэ. Манай нөхөр цэвэр байна гэдэг нь бол яаж яах гэхээр өөрөлдөл хуульж ирчээгүй, хулгай хийгээгүй, худлаа хийлээгүй байна. Тийм учраас ийм улс төрчид ийм одоо зан чанартай ийм туршлагатай бол Монголын улс төртийг хэрэгтэй юм шүү л гэдгийг хэлэх байна. Монгол улсын иргэн хүнийхээ үргийг биелүүлээд ерөөдөө 4 жил нэгэн удаа ганцхан боломжийг ашиглаад саналаа өгнө гэж бодлоо. Сонголтоо би аль хэдийн хийцэн. Залуучуудынхаа саналаа өгнө. Ардчилсан нөхцөлтэй нийгэмд амьдрмаар алхам шатнд угаасаа зарим нэгэн асуудлаар бидэд боогддог. Тэр бүхнийг чөлөөлж өгөөсэй гэж би ардчилсан гэж байгаа. Залууч маш их ажилтгүй тэгээ одоо ажилтгүй бол мал дээр гараад ямар ч хэрэггүй одоо энэ 2024 оны өвөл бол маш их зуд боллоо. Тэр нь бол одоо залуу мочид цаашдаа яагаад ч мал дээр гарахыг сонирхолгүй болсон байгаа. Яагаад гэвэл мал зууданд маш ихээр өгсөн залуу хүн одоо ингээд малаа харж байгаа хүүхэд маш хэцүү эмгэл байхгүй юу. Тийм учраас одоо шинэ үеэ төлөөлөд ардчилсан намаа дэмжиж ингээд цэнгэлжүүлээд өгөөсэй гэж хүсэж байна да. Би бол одоо 1990 оноос хойш ардчилын төлөө зүтгэж яваа юм хүн байгаа. Тэгээд ардчилынхаа энэ сайхан залуучуудыг өнөөдөр энэ Архангай аймагта хүрэлцэн ирж одоо биднийг мэдмийг нээж энэ сайхан ийм сайхан өдөр нар ус төгсөрсөн ийм сайхан өдөр хүрэлцэн ирж байгаад маш их баярлж байна.